Ариг банк Нидерландын банктай хамтран налах дүүргийн 151-р гэр цэцэрлэгт орчин үеийн чанарын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж өнөөдөр хүлээлт өгсөн байна. Гэр цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн цэвэр аюулгүй орчинд өсч хөгжих боломжийг хангах үүднээс Ариг банк, ING банктай хамтран ариун цэврийн байгууламж болон үүдний хувцас солих хэсгийг барьж тогтчулж өгсөн нь налах дүүргийн 2 дахь цэцэрлэгт хэрэгжүүлсэн ажил болж байна. За Ариг банкны хувьд бол нийгмийн харилцагын үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулдаг. Тэгээд нийгмийн харилцагын үйл ажиллагаа маань маш олон хөтөлбөртэйгээ нэг хөтөлбөр маань зөвхөн энэ ING-тэй хамтарч хийж байгаа гэр цэцэрлэгт ариун цэврийн байгууламж барьж өгөх төсөл маань. Энэ төсөл маань түрүүтэй 2 дахь жилдээ одоо 2 дахь цэцэрлэг дээрээ бид нар ариун цэврийн байгууламжаа 5 суултууртай, 5 угаалтууртай, мөн багшийн суултууртай төвлөрсөн цэвэр ус, халуун ус, бохир усны сүлжээнд холбогдсон ариун цэврийн байгууламжаа хүлээлгэж өгч байна. Гэр цэцэрлэг төслийг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх хүүхдүүдийн боловсролыг дэмжих, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж, үүний үр дүнд улсын хэмжээнд 800 гаруй гэр цэцэрлэгт 3200 орчим хүүхэд хамрагддаг гэсэн албан бус тоо байдаг байна.